Засгийн газрын 2024 оны санхүүгийн тайланд 15.7 их найт төгрөгийн зөрчил илэрчээ. Арчилсан нам улсын хурлын чуулганы хуралдаанаас завсарлага авлаа. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд шүүмжиллээ. Онгор сар 75 гадаад жуулчинд холбогдох гэмт хэрэг бүртгэгджээ. Баянгол сонгон хайрхан Баянзүрх Багханга дүүргүүдэд хөрсний бохирдол өндөр байгааг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Оройн төргийн үзэгчдээ цаг 7:10 болсон байна. Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн онд улсын төсвөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн ямар байв, үйл явц нь хэр үргэлжлэв гэдгийг энэ өдрүүдэд улсын хурал дүгнэн хэлэлцэж байна. За өмнөх жилүүдэд аудитын байгууллагаас гаргаж байсан дүгнэлт тавьж байсан актууд энэ удаа ч мөн давтагдж байна. Үндсэндээ сайжирсан зүйл ганц жалгаа. 2024 онд урьд урдийн жилүүдээс их алдаа зөрчил илэрчээ. Тодорхойлбол засгийн газрын 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар 15.7 их найт төгрөгийн алдаа зөрчил илэрсэн байгаа юм. Энэ нь улсын төсвийн нийт зарлагын 49%-тай тэнцэх их хэмжээний дүн юм а. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зөвлөлд зарцуулж өрн таран хийж байгааг 2024 оны төсвийн гүйцэтгэл аудитын тайлан баталчихлаа. За өчнөн алдаа зөрчил илэрснийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байна. За хамгийн гол нь энэ олон алдаа зөрчлийн ард тэрбумаар хэмжигдэх их хэмжээний мөнгөн дүн яригдж байна. За нийтэд нь аваад үзвэл нэгдсэн төсвийн нийт зарлагын тал хувьтай дүүж байна. Энэ бол одоо маш ноцтой зүйл харагдах юм. Гүйцэтгэгч нь огт шалгараагүй байхад санхүүжилтийг нь байршуулчихсан гэд. Тэгээ бага дүн биш шүү. 102.5 тэрбум. Энэ бас ямар учиртай? Яагаад ийм одоо хууль зөрчсөн үйлдэлүүдийг ингээд бараг жил болгон хийгээд идэм болоо. Тэгээ бид нар асар их татвар төлөгчдийн мөнгийг ийм замбраагүйгээр үрж, ийм хяналтгүйгээр зарцуулсаар байх юм бол энэ Монгол улс чинь яаж хөгжих юм бэ? Тэгээ яагаад энэ зөрчил дутагдлууд нь арилдаг вэ? Монгол Улсын засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн зөвлөмж бол 66.5% байгаа. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан бол 56.3% зөвлөмжийн хэрэгжилттэй байгаа. 2023 онд хамгийн бага хувийн хэрэгжилт байгаад байгаа. Тэгээ зөвлөмж хэрэгжүүлэхгүйгээс болж одоо энэ гараад байгаа алдаа зөрчлүүд бас нилээдгүй гэсээд байгаа. Татрын багц хууль орж ирээ. Эсвэл одоо нийгмийн даатгалын шимтгэлийн санг энэ болгоныг ярих гэхээр бууруулах гэхээр энд одоо төсвийн орлого буурахгүй сангийн мөнгө хэцүүднэ гэдэг. Гэтэл нөгөө талдаа энэ төсвийн орлого зарцуулалтын тайлан харахаар төсвийн гүйцэтгэл 2024 оны жишээлбэл төсвийн гүйцэтгэл харахаар үнэхээр юм бас харамсмар зүйлүүд байна. Тэгэхээр одоо бүгдээрээ яах ёстой вэ? Ингээд жил болгон би энийгээ хуураад нэг зүйлээ дахин одоо тоог нь өөрчлөөд яриад авах юм уу? Яах юм? Сургууль цэцэрлэг эмнэлгээс эхлүүлээд нийгэмд хэрэгцээтэй бүтээн байгуулалтуудыг барьж байгуулна гэж улсын төсөв санхүүжилтийг нь суулгадаг. За гэтэл ажил авсан компани нь алга болдог, янз бүрийн шалтгаан хэлж төсөвт өртгөө нэмүүлдэг, хугацаанд нь ашиглалтанд оруулдаггүй зэрэг асуудлууд их бий. 2024 онд гэхэд дуусахаар төлөвлөсөн нийт арга хэмжээний 31% буюу 3/1 нь огт хэрэгжээг байна. Хөдөө сумдуудад энэ тэндгүү ашиглалтанд ороогүй баахан балгас барилга объектуудтай боллоо. Хэдэн жилээр ажлаа хийгээгүй алга болчдөг. Хин хийж байгаагаа марттал алга болдог. Араас нь хөөцөлддөг хүн амтан байдаггүй. Энэ хөрөнгө оруулалтын ажлуудыг ер нь яаж дуусгах юм бэ? Засгийн газрын дээр ямар бодлого барих юм бэ? Удаасны шагнал болгоод урамшуулж байгаа юм шиг бид нэр төсвийн тодтгол дээр нь энэ төсөвт өртгийн тодтогоод магадлал хийгээд мөнгөний нэмж өгöd байдаг. Энэ урамшууллын энэ тогтолцоогоо хизээ арилгах юм бэ? Тендерт ороод шүүхтэд гацаачдаг. Тэгээ хоорондоо тохирч жагаад мөнгө авчаад барилга барьдаггүй цүнхний компаниуд байдаг. Ажил авчид ажиллаа хийдэггүй. Ийм одоо бас асуудлууд байдаг. Энэ дэр одоо бас манай аудит бас нэлээд томоохон бас арга хэмжээ авах бидэнд бас танилцуулах бах. Ковидос хойш энэ хугацаанд одоо 2-оос дээш одоо өмнөх жил хийгдсэн ийм магадлалтай төсвөрдөгтөө бүх төсөл хөрөнгө оруулалтууд төсөв нэмэгдсэн. Бүр аимшигтэй нэмэгдсэн зүйлүүд ч бүр 2-3 дахин.
За энийг одоо тэр магадлан яадаг эрх бүхий 3 байгууллагаас хөгжлийн төвөөс ирснийг одоо бид нар харгаа ороод аудит руу явуулдаг. За энийг нэг дахиад хянаад өгөөч гэдэг. За энэ дэр бас манай аудитын нэг дүгнэлтээр нь бодлого хэлчээрээ цаашдаа ер нь энийг одоо ер нь яах ёстой юм бэ? Яах ёстой юм бэ гэд суугаад иж бас болохгүй юм л тааж ахлаас энэ төсөв төртгийн өсөлтөн дээр засгийн газар тодорхой бодлого гаргамаар байна. Яагаад энийг гаргаж болохгүй байгаа юм? Болохгүй л ажлын хэсэг гаргалт. Ажлын хэсэг гаргаад бүх газруудаар нь яваад энэ ажлын гүйцэтгэлийг үзэлт. Энийн ар дээр ажилуулъя л да. Их хурл хяналтаа тавиад өгвөл. Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарт тодорхой зөвлөмжүүдийг хүргүүлдэг. За энэ хүрээнд ерөнхий сайдад 20, сангийн сайдад 18, эдийн засаг хөгжлийн сайдад 5 гэх мэтчлэн зөвлөмжүүдийг хүргүүлсэн байна. За гэсэн ч өмнөх жилүүдийн зөвлөмжүүдийн хэрэгжил хангалтгүй, зөрчил давтагдан гарсаар байгааг үндэсний аудитын газраас хэлж байлаа. За энэ улсын хурлаас засгийн газарт чиглэл өгөхгүй л бол аудитын байгууллагын зөвлөмжийг засгийн газар үл тоосоор байгааг хэлж ирсэн юм. За энэ төсвийн сахилга батыг дээшлүүлэхэд парламентын оролцоо, гишүүдийн эдвэх санаачлаг хамгийн чухал байна. Ирэх өвлөөс эхлэн нийслэлд шахмал түлш төлөхгүй 5 толгой түлш компанич шахмал түлш үйлдвэрлэхгүй гэж хотын дарга Нямбатар мэдгдсэн. Харин оронд нь хагас коксцсон түлш худалдан авахар болж нийслэлээс тендерийг нь зарлаад байгаа. За харин энэ асуудал нь одоо оновчтой шийдвэр биш гэж улсын хурлын гишүүн Зол Жаргал өөрийн байр сууриа илэрхийлсэн. 220 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксцсон нүүрс худалдан авах тендерээ цуцлах ёстой гэх шаардлагыг тавиад байгаа юм а. За нийслэлийн иргэд ирэх хөвөл ямар түлш төлөх тухай хилцүүлэг эд өрнөж байгаа энэ үед хотын дарга Нямбатар болон улсын хурлын гишүүн Зол Жаргал нар юу гэж ярьсныг одоо танд үзүүлье. Нэгдүгээрт нь бид нүүрс зардаг улс гадаадаас нүүрсэн түлш авахгүй. Тэр хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанарын антрацит гэдэг байгалийн нүүрс бий. Дунд хэмжээний гэмтээ чулуун нүүрс байна. Эднийг хойлоо дотор шийдэл гаргаж болно гэж үзэж байгаа. Урдаас кокс авчрах гэж байгаа гэдэг ийм мэдээлэл өгч байлаа. Кокс авчрах гээгүй. Өөрөөр хэлбэл барьцалдуулагч нь хамгийн дээд зэргийн эко тэгээ асаагч өдөөгчтэй жигэнсэн нүүрсийг бид нар эрх өвөл хэрэглээндээ нэвтрүүлье гэдэг л ийм зорилт тавьж байгаа. 226 тэрбум гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Ямар их мөнгөтэй яхаараа дэрийгээ гэж гадаад гаргаж явах гэдэг. Болохгүй сайн чанарын чулуун нүүрсээ шигшээ жигдхэн бүхэлдээ болгоод савлаад нийлүүлэхэд шахмал түлштэй адилхан дүр дүн өргөнө. Хагас коксууд нэгдүгээрт их хүнтэй, хоёрдугаар тэрийг авчираад түлш хийхэд маш их зардалтай алтан түлш болно гэж ярьсан. Түлшийг тээврийн зардалтай нь даф 90 гэдэг нөхцлөөр бид нар 1 тонныг 735 мянган төгрөгөөр авахар ийм нээлттэй тендер зарлаж байгаа. Улсын хурал тогтоол гаргацсан. Улсын хурлын тогтоол болохоор утаа гаргадаг 100 түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй гэж 6 сарын 5-нд 6 дугаар сарын 10-нд нийслэл хятадаас хагас коксчулсан нүрсэн түлш авнаа гэд тендер зарласан. Тэгэхээр улсын хурлын тогтоолд нийцэхгүй байна. Нэг бол тендерээ цуцлана. Монгол улс хуультай биелэх ёстой тогтоол. Эсвэл тогтоолоо өөрчилнө. Тэгвэл нэгдсэн чуулган хуралдуулаад тогтоолоо өөрчлөх асуудал яригдана. Монгол улсын үндсэн хуулийн заасан хууль дээдлэх зарчмыг давсан субъектив энэ тогтоолыг хүчингү болгох ийм үндсэн хуулийн цэцэд одоо би мэдээлэл гарганаа. Хоёрдугаарт та бид бүгдийн ард харагдж байгаа энэ шорон далан буюу их гоё нэртэй 5 толгойн эрчим хүчний нүүрснээс шатхуун хувцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндэслэлийг Мань Зол Жаргал өөрийн төрсөн дүү ад жаргал Fast Present Future гэдэг компани хамтарч энэ арын энэ шорон далан хийх техник эдийн засгийн үндэслэлийг хийжээ. Энэ арын одоо далан энэ бусад эд бүтцээс өөр юм үлдээгүй ийм үр ашиггүй зүйл болжээ. Талхчин талх үйлдвэрлээд талх зардаг, эмч хүн үзлэг онцлогоо хийдэг, имчилгээ хийдэг. Тэрнтэй адилхан инженер хүн улсын хурлын гишүүн болохоос өмнө мэрэгжлийн ажиллаа хийн, төсөл тооцоолол хийн, цаасан дээр ажиллана, тэрэндээ хөлс авна. Зайлвал юу шалгавд Монголын инженеруудын зайлыг хэд байгааг мэдчихлээ байгаа. Хамгийн сайн инженерүүд нэг 10 сая төгрөг авдаг байх. 5-аас 10 байдیں۔ Тэгээд туршлага багтааж одож бол бага байна. Тэгээд хүний энэ тэнд хийсэн ажлуудыг шахмал түлштэй холбоогүй тэр химийн төслийн юмыг аваачиж холбоод хэдэн тэрбумаар юм хийсэн 50 тэрбумын юу аваасан ч гэх шиг тэр 50 тэрбум чинь тэр 5 толш
толгой компани ч одоо хэдэн жил ажиллаж байгаа үйлжингөөр бид нар ярьсан шүү дээ. Утааны сонсголын үеэр юу хийгээд яаж үгээд нэг юм сонин. Улсын хурлын чуулган завсарлах төгсөн улсын төсөлд яаралтай тодтгол хийх шаардлагатай байгаа. Энэ үед парламент ээлжид бусаар хуралдаж, сунаж ажиллаж байгаа. Өчтөрл гэхэд улсын хурал хуваарт бус өдрөө хуралдсан. Өнөөдөр ч мөн чуулган хуралдаж, засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх байсан юм а. Гэсэн ч улсын хурал дахь арчилсан намын бүлэг завсарлага авах гормын санал гаргаж, улмаар маргааш өдрийн хүртэл чуулганы хуралдааныг хойшлууллаа. Зээлжих зэрэглэл нэг шат ахиж Зандан шатаар ерөнхий сайдыг засгийн газраа эмхлэн байгуулахын өмнөхөн улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн түүнд бодлогын шаардлага хөрвүүлжсэн. Тэрхүү шаардлага дотор нь яам болон сайд нарын тоог 50%-аар бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20-оос доош хувиар бууруулах зэрэг багтаж байсан. Харин Зандан шатар ерөнхий сайд засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар улсын хурал руу оруулж ирсэн. Энэ өөрчлөлтөд ардчилсан намын гишүүд саналаа нэгтгэх шаардлагатай гэх үндслэлээр засварлах хүссэн юм. Засгийн газрын асуудал бүтц бүрэлдэхүүнний асуудал хэлцэж эхлэхээс өмнө арчилсан намын бүлгээс бас тодорхой хэмжээний зүйл заалт бүхий шаардлагуудыг бас хөргүүлсэн. Энэ хүрээнд бидний хувьд бас дахин ярилцах энэ асуудлын хүрээнд Баянган хорооны хилцүүдийн явцад ингээд тоо баримтууд дээр дахин ярилцах юм шаардлагууд байна. Бас ингээд тодорхой хэмжээний хуулийн ойлголцол явж байгаа олон хуулиуд дээр бас өөр байр суурьуд биднэрт бас гарч байгаа учраас энийн дээр ойлголцол бас хэрэгтэй байна. Нэг ганц цагийн завсарлага аваад нэг хоёр бүлэг хоорондоо уулзаж явах юм ярих уу? Хоёр өдрийн завсарлага гэхээр ч одоо тэгээ 4 дахь өдрийн өвдөөс хойш хүртэл болчих штэ. 4 дахь өдрийн өглөө чуулга эхэлнэ. За нэг өдрийн завсарлага өгчээ төхөө. Маргааш өдөр 14 цаг хүртэл завсарлага өгье. Болж гэнэ үү? Бидэнд бас нөгөө цаг хугацаатай яралтай асуудал хилцэж байгаа учраас бас олон өдрөөр завсарлага өгөх боломжгүй байгаа юм. За тэгэхээр 25-ны өдрийн 14 цаг хүртэл арчилсан намын бүлэгт завсарлага өглөө. Ийхүү засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. Харин Монгол Ардын нам дотор дизайд нарыг томилох тухай асуудал хэдийнэ яригдаад эхэлсэн байна. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг улсын хуралтай зөвшөлдсөж шийднэ гэх байр суурьтай байгаа юм байна. Шинээр бүрдсэн засгийн газар ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай. Дизайдын албан тушаалыг бий болговол 19 яамд дизайд нар томилогдно гэсэн үг. За нэг ясандаа ерөнхий сайдыг оролцуулаад Монгол улс 39 сайдтай болно гэсэн үг. Дизайд томилох энэ асуудлыг ардчилсан намын дарга ганц төмрөөс эхлүүлээд эсэргүүцэж байгаа хүн нэгээр тогтохгүй байна. Засгийн газар бүсэж хангаалж дарга нарын тоог цөөлнө гэсэн хэрн дизайд нарыг томилох гэж байгаа нь буруу гэж тэд үзэж байгаа юм а. Улсын хурлын гишүүн Алдарч Авхлан өнгөрсөн 5 дугаар сарын 21-нд улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан. За энэ нэмэлт өөрчлөлтүүд улс төрийн намын тухай 2023 оны хуулийн гол амин сүнсийг үгүй хийсэн том нам эвслүүдийн монопол байдлыг хадгалах арчлалын зарчим болоод намын ил тод санхүүжилтийг дарагдуулах аюултай гэж иргэний нийгмийн төлөөллүүд болон судлаачид дүгнэж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн 3-р зааснаар намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн хөрөнгө оруулгын эрх үүсвэр зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт үйл ажиллагааны журам санхүүжилт төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Энэ заалтын хүрээнд 2023 онд шинжилсэн улс төрийн намын тухай хууль батлагдсан. Энэ хууль бүрэн хэрэгжиж эхлээгүй сайн мууга үзээгүй байхад хуулийн чухал зүйл заалтууд болох санхүүжилт ил тод байх, нам дотоод ардчлалтай байх заалтуудыг өөрчлөхөөр парламент сайтад иргэдээс санал авахар байршуулад байгаа юм а. Энэ асуудал дээр иргэний нийгмийн байгууллагууд болон судлаачид шүүмжлэлтэй хандаж байна. Нэг ясандаа эрх баригч намыг санхүүжилттэй тайлгнахаас зайлсхийж байна гэх хардлага иргэд олон нийтийн дунд ч байгаа юм а. Улс төрийн намын санхүүжилтийн хууль дөнгөж 24 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжээд анх удаа 25 онд төсөөс санхүүгийн дэмжлэг олгож эхэлж байна одоо. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 24 оны 1 сарын 1-ээс хойш намуудын санхүүг бид нар анх удаа нийтэд ил тод байдлаар мэдээлэл авч эхэлж байна. Сонгуулийн ерөнхийлөгөөр маш сайн ажиллаж байна. Намууд ямар хөрөнгөтэй, 24 онд ямар татвар цуглуулсан, ямар өөрийн орлого олсон гэдгийг бүгдийг ингээд ил тод болгож байна.
Энэ бол маш сайн зохицуулалт. Тэгсэн чи одоо дөнгөж хэрглэж эхлээд санхүүжилтийг нь тайлагнах систем төсөөс авж байгаа санхүүжилт түүнтэй холбоотой тайлагнах систем дөнгөж эхэлж яхад улс төрийн намууд энэ хуульд өөрчлөлт оруулахгүй болохгүй нэ гэдэг залт оруулж эхэлж байгаа байхгүй. Нам өөрийн орлого тэг гишүүдийн татвар хандив за дээр нь төсвийн санхүүжилт бүх орлогуудаа нэг дансанд төвлөрүүлж ахлах хэрэгтэй гэдэг хуулийн зохицуулт байсан чинь энийг өөрчлөөд зөвхөн нэг дансанд төсөөс авж байгаа санхүүжилтийг нь төвлөрүүлнэ. Бидний олж байгаа орлого бол энэ хууль энэ дансанд огт хамаагүй гэдэг хуулийн зохицуулт оруулж ирэх гэж байна. Энэ бол одоо маш олон сөрөг үр дагаврыг авчирна. Тэрний үгээр нөгөө намд санхүүгийн хяналт тайлан хийх, аудит хийх боломжийг бууруулж байна. Дээр нь улс төрийн намууд одоо салбар нэгжүүдээрээ дамжуулаад хүссэн хэмжээний хөрөнгийг хууль бусаар олох орлогууд боломжуудыг нэмэгдүүлж байна. Улс төрийн намууд энэ монополо хадгалж үлдэх зорилгоор өгсөн хувилдаж ийм өөрчлөлт орох юм бол картелчлал үнэхээр ил тод явагдаж байна гэж ингэж харж байна. Энд чинь цэвэр нөгөө юу гэдгийг шударга өрсөлдөөний зурж сарчмаар биш хувилдах тохиролцох замаар давуу байдлаа хадгалж үлдэх зорилго агуулж байгаа бол энэ бол цэвэр картеллийг дэмжсэн хууль болж байна. Тэгэхээр иргэний нэмийн байгууллагын зүгээс энэ хуулийн төслөө нэгдүгээр буцаан татаа, хоёрдугаарт тодорхой хэмжээнд хэрэгжих, үр дүнг нь үзэх, үнэлэх хугацаа олгоо, гуравдугаарт хэрэгс шинжлэх, сайжруулах, өөрчлөх шаардлагатай гэж байвал олон улсын одоо зөвлөмжийн дагуу ирээд олон нийтийн хилцүүлгүүдийг явуулах гэх мэтчлэн ийм шаардлагыг бол бид нэр тавьж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслийг яасан ч батлахад одоо дэмжиж болохгүй иргэдийн зүгээс энэ дээр анхаараач бид нарт өөрсөндөө ач холбогдол өгч анхаараач гэж хүсэж байна. 33 жил хаалттай байсаар ирсэн намын санхүүжилт ердөө 1 жил ил тод байж үзлээ. Цаашдын сонгуул шударга өрсөлдөөнийг монопол байдал болоод авилга хээл хахуул нөлөөллөөс сэргийлэх зорилгоор Улсын хурлын гишүүн Алдар Жавхлангийн оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн татах, иргэдийн оролцоонд тулгуурлан ил тод байдлыг хангаж боловсруулах зэрэг шаардлагуудыг иргэний нийгмийнхэн болон судлаачид тавилаа. Үзэгчдээ Тэнгэрлэгцийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Шинжлэх ухааны академийн газар зүйн геоэкологийн хүрээлэн ЮНЕСКОгийн оролцооны хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол улсын үндэсний цахим атлас төслийг хагас жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж өнөөдөр олон нийтийн хүртээл болголоо. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн өнөөгийн эрен үед дэлхийн олон улс өөрийн үндэсний атласыг хэвлэн гаргаж түүнийгээ захим хэлбэрч хилжүүлэн шинэ өнгө төрхийг бусдад хүргэн нэмэгдүүлсээр байна. Захим үндэсний атлас нь мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэн хэрэглээний олон талт байдлыг бий болгож улмаар мэдлэгийг олон нийтэд нээлттэй тэгш хуваарлах боломжийг бүрдүүлж буйд нэг том онцлог юм. Монгол улс дэлхийн нийтийн энэхүү чиг хандлагад нийцүүлэн иргэн бүрийн мэдээллээр хангагдах, мэдлэг эзэмших боломжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний үр дүн зураг зүйн хэлээр олон нийтэд хүртээмжтэй хүргэх олон салбарын хэрэгцээнд нийцсэн дэвшилтэт технологийн шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор үндэсний атласыг цахим хэлбэрт шилжүүллээ. Атласыг цахим болгосон учир шалтгаан бол Монгол улсын шинжлэх ухааны агентанд бий болсон мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, соён гэрээрүүлэх ач холбогдлоор за нөгөө талаар ЮНЕСКОгийн үндэсний зөвлөлөөс гаргасан нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүмүүсийн оюун санаа, мэдлэгийг тэлэх зорилгоор за 3 дугаарт манай хүрээлэнгийн үндсэн судалгаа чиглэлийн дагуу улс оронд бодлогын болон байгаль орчны талаарх дэмжлэгийг үзүүлэх зорилготойгоор энэхүү одоо зурган цахим атласыг бий болгож байгаамаа. Тэгээд энэхүү бүтээл нь бол маш олон эрдэмтдийн одоо олон жилийн
нүүр их хөдөлмөрийн дүнд одоо бий болж байгаа. Үндсэндээ 1970-ад оны ихэнх үеэс эхэлсэн судлаачдын одоо шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдын бүтээл суурилж одоо 3 удаа үндэсний атлас зохиогдсон байдаг. Тэгээд энэ одоо 1990 он 2009 за хамгийн сүүлд бол энэ дижитал атласын суурь болсон ажил бол 2019 оноос англи монгол хэл дээр зохиохоор эхэлж байсан. Дэлхийн аль өнцөг булангаас хэн дуртай хүн англи хэл дээр байна уу, монгол хэл дээр байна уу? Манай Монгол улсын холбогдлолтой бүхэл мэдээллийг газрын зураг хэлбэрээр авах боломжтой болж байна гэдэг бол нэг талаас манай Монголын судлаачдын бүтээл дэлхийд дахины хүртээд болж байна гэсэн үг. Монгол улсын үндэсний цахим атлас нь дотоод гадаадын хэрэглэгчдэд зориулж нийт 5 үндсэн бүлэгт хамаарах 132 сэдвчилсэн зургийг англи-монгол хоёр хэлээр боловсруулж дижитал хэлбэрт шилжүүлжээ. Мөн сэдвчилсэн зураг тус бүр дээр харгалзах зохиолчийн мэдээллийг ишлэл авах загварын хамт оруулснараа онцлог гэдгийг төслийн багийнхан хэлж байна. Монгол улс аялал жуулчлалын салбарынхаа хөгжлийг эрчимжүүлэх эдийн засгийн шин тулгуур салбар болгох зорилтын хүрээнд ойрын хугацаанд жилд 2 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байгаа. За гэвч жил бүр гадаадын жуулчид Монголд аялж байх хугацаанд гэмт хэрэгт өртсөн эсвэл нутгийн иргэдээс зохисгүй харилцаа хүлээж авсан тухай гомдол мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигддаг. За энэ талаар тодруулахаар цагдаагийн ерөнхий газарт хандлаа. За энэ газраас өгсөн мэдээллээр 2024 оны 25 оны 5 дугаар сарын байдлаар нийтдээ 75 гадаад иргэн ямар нэг байдлаар гэмт хэргийн хохирогч болсон байгаа юм а. Тэгж одоо хүний бие эрх чөлөөнд одоо өөрийнх нь хүсэл сонирхлын эсрэг хүчиргэлж байгаа асуудал бол Монгол Улсын эрүүгийн хуулийн 12 дугаар зөвлөлд маш тодорхой зохицуулсан. Тэгэхээр мэдээж одоо гэмт хэрэг зөрчил гарч байгаа одоо тохиолдол бүрийг тухайн орны хуулиар одоо хянан шийдвэрлэх нь ийм зохицуулттай байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн үед бас нэг хятад улсын иргэнийг одоо бие хамгаалах чадваргүй байдлын дэлгэмтүүд ингээд хүчирхийлсэн асуудалтай бас одоо цагдаагийн байгууллага шуурхай ашиглалттай зохион байгуулад одоо шүүхээр шийдвэрсэн юм тохиолдол байна. За сая сүүлийн үед ч гэсэн бас захин орчинд бас гадаадын иргэдийн одоо бие эрхчлөөнд алдж байгаа илүү одоо тийм дотны байдлыг харуулсан байдлаар зураг бичлэг авахсан гэдэг ч юм иймэрхүү нөхцөл байдалд бас харж байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллага бас яг энэ захин орчинд гарч байгаа мэдээлэл төр түн шинжилгээ хийдэг, хяналт тавьдаг, зааж ажиллавал гэмт хэрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд аваад шалгалтын ажиллагаа хийгддэг. Ийм тохиолдолд бол тогтмол хийгддэг гэсэн. Өнгөрсөн 2024 онд 243 гадаад иргэн гэмт хэрэгт өртсөн байгаа юм а. 2024 он болон өмнөх жилүүдийн хохирогчийн тоо, гэмт хэргийн төрөл зэрэг дэлгэрэнгүй статистик мэдээлэл авах хүсэлтийг цагдаагийн ерөнхий газраас олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. За Монгол улс аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохыг зорж байгаа энэ үед гадаадын жуулчдын аюулгүй байдал за тухтай орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал асуудлын нэг болж байгаа юм а. За 2014 оноос хойш 10 гаруй жил зохион байгуулагдаж байгаа оюутан цагдаа хөтөлбөрт энэ жил 62 оюутан хамрагджээ. За зуны 2 сарын хугацаанд жуулчдад хэрэгтэй зөвлөгөө тусламжийг өгч гадаад хэлээ сайжруулж хажуугаар нь орлоготой ажил хийх нь оюутнуудад тустай байдаг байна. За энэ хөтөлбөрт 4 жил хамрагдсны дараа цагдаагийн байгууллагад ажилд орсон тохиолдол хүртэл байдаг талаар хариуцсан ажилтан хэлж байлаа. Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсан оюутнууд өдөрт 6 цаг ажилладаг байна. Энэ жилийн хөтөлбөрт Англи, Хятад, Солонгос, Герман, Орос хэлний мэдлэгтэй оюутнууд хамрагджээ. Цалингийн тухайд энэ жил цагийн 15,000 төгрөгөөр цалинжиж байгаа гэлээ. Одоо 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бид нар бас тоо мэдээлэл юмнуудаар харахаар нийтдээ бол 750 оюутан ажилласан байдаг цагдаагийн байгууллагатай хамтраад. Энэ жилийн хувьд бол 62 оюутан цагдаа ажиллаж байгаа. Бид нэр ер нь одоо яг тухайн одоо нийгэм эдийн засгтай холбогдуулсан санхүүгийн асуудалтай тулгуурлаж бол тухайн одоо төсөв мөнгө асуудлыг бол шийдвэрлэдэг. За энэ жилийн хувьд бол оюутан цагдаа нар маань бол 15,000 төгрөгийн 1 цагийн цалин урамшуулалтай. Тэг үндсэндээ бол одоо 1 сар ажиллагаад бол 1 сая 500 мянган төгрөг бол гар дээр авах хэмжээнд ингэж зохицуултууд хийсэн баг.
Харин хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын хувьд олон давуу талыг бий болгодог талаар ярьж байлаа. Тухайлбал ажлын цаг бага учраас давхар ажил хийх боломжтойгоос гадна гадаад найзуудтай болж ажлын санал хүртэл орж ирж байсан талаар хуваалцлаа. Мөн хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд Монголынхоо түүх соёлыг гадаадын жуулчдад танилцуулж байгаагаараа бахархдаг гэдгээ илэрхийлж байлаа. Өнгөрсөн жил хийж исэн юм бич гоё ажилгээ дахиад орсон байгаа. Гадаад хүмүүстэй нэг яг өөрсдөндөө очиж асуухгүй бол ер нь бол тусламж хэрэггүй гэдэг. Тэгээ өдөртөө болохоор нэг 5-аас 10 гадаад хүн. Тэгээд нэг 2-оос 3 монгол хүнтэй тусалдаг. Тэгээд гадаадд нь болохоор Орос, ихэнхдээ Орос, Хятад, Солонгос хүмүүс явдаг. Анх удаа ихт бол их гой санагдаж байгаа. Яг тэгэхээр одоо ингээд гадаадуудтай илүү харилцсан тэр тоогоор одоо ингээд хилнийхээ аюуг одоо сайжруулж байгаа гэх юм уу. Тэгээд дээрэс нь хүмүүстэй харилцах чадвар сууж байгаа. Тэгээд Монголын одоо ингээд таниулах те одоо Улаанбаатар жишээ нь юм байдаг. Хаан одоо те гадаадууд юу нь их хвчлэн яг ингээд Монголоо танилцуулах зорилгоор ажиллаж байгаа. Жуулчид оюутан цагдаа нараас ихэнхдээ үзүр үйлчилгээний газрын байршил болон мөнгөн гуйвлах хийх талаар асуудаг байна. За хөрсний бохирдлыг нэг газраас нөгөөд үер зөөвөрлөдөг гэж хэлж болно. Нийслэлийн аль өрхөдийн 80% нь стандартын бус нөхөн жорлонтой усаргаг аадар борооны улмаас нөхөн жорлон халих тохиолдол гардаг юм а. Энэ нь ахуйн замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа хавар зуны цагт хөрсний бохирдлын улмаас гэдэсний халдварт өвчлөл нэмэгддэг байна. Ялангуяа борооны дараах өдрүүдэд бага насны хүүхдүүд халдвар төвчөнд нэрвэгдэх магадлал өндөр байдаг байна. Тодорхойлбол хөрсний бохирдлоос халдвар авах тохиолдлууд нэмэгддэг болохыг мэрэгжилтнүүд хэлж байна. 2024 онд гидсний халдвар төвчний тохиолдол 4910 бүртгэгдсэн бол энэ он гарсаар гидсний халдвар төвчний 1400 тохиолдол бүртгэгджээ. Гидсний халдвар төвчин хүчтэй бороо үерийн дараа эрс нэмэгддэг байна. Тэгээ энэ үер усны дараа одоо тодорхой хугацаанд бол энэ лаг шавраа цэвэрлэх нөгөө бохир усны цааныг нөхөн жорлонгийн асуудлуудад халдвар гүйтгэлийн үйл ажиллагааг хийх тийм ээ. Гэтэ мэдээж энэ үедээ эрүүл ахуйн дэглэмүүдийг сахих өөрөлдвөл өөрийгөө хамгаалах үйл ажиллагаануудыг хамгаалтын хувцас өмсөх, амны хаалт зүүх тийм ээ. За тэгээ бэлийтэй заавал энэ одоо цэвэрлэх үйл ажиллагаа, хатаах үйл ажиллагаа, халдвар гүйтгэх үйл ажиллагаагаа хийхийг одоо зөвлөж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хөрсний бохирдлын тандаж шинжилгээ хийхэд нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол их байгаа гэсэн дүн гарсан байна. Тодорхойлбол Баянгол, Багхангай, Сонгон найрхан Баян зүрх дүүрэгт хөрсний бохирдлын төвшин өндөр гарчээ. Тэр дундаа Баян зүрх, Сонгон найрхан дүүрэгт гэр хороолол болон нөхөн жорлон их байдаг нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлсээр байна. Мөн тухайн дүүргүүдэд томоохон техникийн завхууд байдаг нь нөлөөлдөг байна. Тодорхойлбол машин техникийн утаа, хүнд металл зэрэг нь хөрсний бохирдлын бас нэг шалтгаан болдог байна. Ерөнхийдөө нэгэнт ингээд бохирцсон хөрсөн болохоор төсөн солон өвчний үүсгэгч нам болохоор 25-аас 100 хоног хүртэл тий. За бусад өвчний энэ ч гэсэн маш удаан хугацаагаар ингээд бол байж байдаг. Тийм учраас одоо их хэмжээний аадар бороо үер усны дараа аль болох бохирцсон усыг тэ бол шууд харьцахаас ард иргэд маань бол аль болох зайлсхийх хэрэгтэй. За нэгэнт харьцсан тохиолдолд бол бохирцсон хувцас сэдэдлийг бол гэртээ орохдоо заавал солиод за дээрээс нь бага насны хүүхдүүдийг аль болох гадаад тоглуулахаас зайлсхийх хэрэгтэй. Зуны илрэл бага насны хүүхэд гидсний халдвар төвчөнд өртөх нь илбэг байдаг тул урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ гадаад тоглосныхын дараа гарыг нь сайн угаах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй гэж мэрэгжилтнүүд сануулж байна. Мөн хүчтэй бороо орсны дараа хөрсөн түрэхтэй бээлийн амны алт зэргийг хэрэглэх хэрэгтэй гэж хэлж байлаа. Технологийн салбарын дэлхийд тэргүүлэгч Huawei компани Монгол хэрэглэгчдэд зориулан AppGallery аппликейшн татах платформ байнга шинжилж, илүү хэлбэр, илүү найдвартай, илүү олон сонголт бүхий үйлчилгээ үзүүлсээр байгаа юм. За одоогоор Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг 100 гаруй аппликейшнуудыг шинэ хувилбарууд AppGallery-д бүрэн орж 1.2 сая хэрэглэгчд төхөөрөмжтөө хүссэн аппликейшнээ саадгүй татаж ашиглах боломжтой байгаа юм а. Санхүүгийн салбарт магадгүй хамгийн их аппликейшн тэр манайх баг. Голомт банкны үед яг хөөр Smart Bank гэдэг одоо мобайл банкны аппликейшн маань байгаа. За хоёрдугаар Social Pay гэдэг одоо digital wallet нь байдаг. Social payment дотроо хоёр төрөл байдаг. Энэ гурван аппликейшн гуруулаа хувиа дээр одоо авах тугаас татах боломжтой байдаг гэсэн. Бидний харж байгаа өнцөг бол яг хөөр монголчуудын хэрэгжилж байгаа утас болгон дээр бид нэр одоо аппликейшнуудаа байршуулъя гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол монголчуудын хэрэгжилж байгаа
эхний топ 3 утасны хувай болохоор бид нар энэ дотор орох ёстой буюу энэ нэг хэрэгжилж байгаа хувайг хэрэгжилж байгаа харилцагчтай Social Pay Junior, Smart Bank гэдэг энэ аппликейшнуудыг хүргэх нь бидний гол зорилго байна. Ухаалаг утасны хэрэглээний гол үндэс бол тухайн төхөөрөмжөд суйрлуулах боломжтой аппликейшнууд. Apple-ийн App Store, Android-ийн Google Play-тэй адил Huawei брендийн App Gallery дэлхийд даяар 170 гаруй оронд хэрэглэгддэг албан ёсны аппликейшн татах платформ юм а. Тус платформоос Монгол хэрэглэгчид Голланд банк, Social Pay, Art Application, Shopee цэгийн M+, UbiCab зэрэг дотоодын хамгийн их таталттай аппликейшнуудыг шууд татаж, аюулгүй тогтвортой байдлаар хэрэглэх боломжтой. Ингэснээр Huawei төхөөрөмж хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт тохиргоо APK файл татах шаардлагагүйгээр App Gallery-гаас бүх аппликейшнуудаа шууд татаж ашиглах боломжтой юм а. Манай Art Application 2021 оноос Huawei App Gallery-д нэгдсэн. Тэгээд тэр зүйээс хойш ер нь бол байнгын шинжилэлээ нэвтрүүлээд оруулаад явж байгаа. Жил болгон бид нар шинэ хувилбарыг гаргах зорилго тэн ажилтгийнхаа хүрээнд энэ жилийн 11 сар дараагийнхаа хувилбар буюу 6 дахь хувилбараа вершн 6-аар гаргахаар ажиллаж байгаа. Энэ вершн 6-гийн гол давуу тал нь бол мэдээж хэрэг хэмэл оюунд суурилсан функцууд орж ирдэг. Харилцагчийн ямар платформ, ямар девайс ашигладагаас нь үл хамааран харилцагчтай хүрэх ёстой. Тэгээд тэр ч утгаараа харилцагчийнхаа харилцагт хүрж байгаа энэ хүртээмжээ нэмэгдүүлэхийн тулд бид App Store, Play Store, Huawei App Gallery гэдэг бүх платформууд руу app байршуулад явдаг. Одоогоор Huawei App Gallery-д 2.6 сая гаруй хөгжүүлэгч бүртгэлтэй бөгөөд нийт 228 мянга гаруй аппликейшн нийтлэгдсэн байна. Нийт аппликейшнууд 432 тэрбум удаа татагдсан нь хэрэглэгчдийн итгэл, аюулгүй ажиллагааны стандартыг хэр сайн хангасны нотолгоо юм. App Gallery-д байршуулж байгаа аппликейшн бүрийг төрөл бүрийн олон шатны хамгаалтын шалгуур дагуулan байршуулдаг нь хэрэглэгчдэд сэтгэл амар хэрэглээ бий болгодог билээ. Тэнгэрлэгээс $10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ хамт байж анхаарлаа хандуулсан үзэгчдэнд баярлалаа.